Хар дарсан зүүд. Цөмийн хог хаягдал. Цөмийн хог хаягдал ард иргэдийн санааг зовоосон гол асуудлуудын нэг. Тиймээс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг зогсооход хүрхүү. Айл өрхийн ч вэ үйлдвэрэнчээ хог хаягдал бол үргэлж муу зүйл байдаг. Харин цөмийн хаягдал бол үнэхээр айц төрүүлж байгаа зүйл юм. Тийм ээ. Хүмүүс цөмийн хаягдлаас ингэж их айж байгааг та юу гэж бодож байна? Энэ айдас хэр үндэслэлтэй вэ? Цөмийн салбарын хүмүүсийн энэ айдсыг юр тоогоогүй. Тэдний юу хийж байгаа нь ил тоод бос байдгаас болсон гэж үзэж байна уу? Тийм ээ, ил тоод биш байдлаас болсон. Бас тэрнээс гадна тэдэнд ард иргэдийг сэтгэл санааг ойлгоогүйгээс бас болсон юм. Та нар санаа зовх хэрэггүй. Бид нар хариуцна гэсэн хандлагаар явж ирсэн. Миний бодож байгаагаар бол эсрэгээрээ байх ёстой. Хүмүүс энэ талаар мэдээлэл авах хэрэгтэй. Айж имэх хэрэгтэй. Айцсайгаа талаар ярилцах хэрэгтэй гэж би үздэг. Ингэхлээр энэ сэдв бол хаалттай байх ёсгүй л дээ. Parlons-en. За тэгвэл энэ талаар нээлттэй ярилцъя. Цөмийн үйлдвэрлэл үүссэн цагаас эхлэн хүмүүсийн итгэл найдвар дааж чадаагүй яваад л байгаа юм. Тэдний мэдээлэл тайлбар хүмүүсийг тайвшруулах оролдлогод бүтэлтэй болсонгүй. Саяхан Европын холбоонд явагдсан санал асуулгаас хүн амын 4.3% нь цөмийн салбарыханд итгэхгүй байгаа нь тодорхой болсон. Ийм итгэл үнэмшлийн хямралтай үед цөмийн хаягдлаас айх айдас намжихгүй байна. 2000 оны 6 дугаар сард авсан эдгээр зургнууд олон нийтийг цочирдуулан цөмийн хаягдлын асуудлыг хөндлөн гарч ирсэн юм. Далайн хорооллын зарим хэсгүүд цацраг идэвхт байдас агуулсан, задарсан торхоор хучигдсан байлаа. Хамгийн аюултай хаягдал цөмийн реакторт үүсдэг. Ураны нэгдлүүдийг энергийн үүсгэр болгож цацраг идэвхт төвд байрлуулна. Уран бол реакторын түлш бодис юм. Энэ түлшний саханцруудад ураны цөм хуваагдана. Цөмийн задрал. Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задарна. Энэ үед маш их энерги ялгардаг. Түлшний саханцрууд халж реактор дох усыг буцлагдаг. Энэхүү синснүүд цахилгаан үүсгдэг юм. Нилээд хэдэн жилийн дараа түлшний савханцрууд түлэгддэг учраас солих шаардлагатай. Тэднийг устай саванд хийж олон жил хүргэдэг. Ингэж цацраг идэвхт хаягдал үүсдэг байна. Түлшний савханцар дотор хийм болон металл хэлбэртэй шинэ элементүүд үүсдэг юм. Дөрөвдөл плутониум, цезиум, америдиум, криптон ба өөр маш олон элементүүд үүсдэг бөгөөд тэдний амьдрах хугацаа нь хэдхэн секундээс эхлээд хэдэн мянга сая жил хүртэл үргэлжилнэ. Энэ хог хаягдлууд нь маш аюултай бөгөөд бат бих найдвартай тусгаарлагдсан байх шаардлагатай. Цацраг идэвхт элементэд хүрсэн бүх зүйлс хордон бохирддог. Хог хаягдал гэдэгт ураны савханцрууд бас түүнд хүрсэн бүх зүйл хамрагдана. Үүнд хөргүрт хэрэгэлсэн ус, шингэн, барилга байгууламж, багажнууд бас ажилчдын хувцас орно. Цэрэг зэвсгийн болон атомын цахилгаан станцууд цөмийн хог хаягдалтай хэрхэн харьцаж байгаа талаар мөн тэр цөмийн хаягдал хэрхэн аюултай эсхийг олж мэдэх зорилготойгоор бид дэлхийн олон өнцөгт судалгаагаа явуулсан юм. Атомын эрчим хүчний эсрэг тэмцдэг хамгийн том байгууллага болох Greenpeace International-ийн төв байрнаас эхэлж байна. Тэд усан дор хаясан цөмийн хогтой торхнуудыг олж бичлэг хийсэн юм. Энэ төрлийн бус байгууллагын эрдэнэсийн сан бол тэдний видео архив юм. Майк Томсли бол цөмийн үйлдвэрүүд хогоо далаа руу хаяхыг эсэргүүцсэн бүх компанид эсэргүүцэлд оролцож байсан хүн. Бид ихлээд Кастграб руу явсан. Энэ Загас холгүй. Заг болон Канарын арлын хооронд байрладаг юм. Тэрний харилцаа загасчирдаг газар бас хүмүүсийн сэлэх дуртай хэрэг байдаг. Та нар тэндээс юу олсон бэ? Зэвэрч задарсан, тэгээд хоосорсон атомын станцын хаягдал торхнууд.
Тэнд загас далайн амьтад үүрээ засан амьдарч байсныг харсан. Цөмийн хаягдсан хаачсан бэ гэж мэдээж хинч гэсэн асуундалтай. Хариулт нь байгаль орчинд шингэсэн. Үнэн хэрэгтэй юу болсныг энд харж болно. Цөмийн хог хаягдал зүгээр л хэлбархан ингээд харанхуй далайн гүнд алга болохгүй. Үүгээрээ хордсон загас нь эргээд хүний хүнсний хэрэгцээнд орж ирнэ. Тодорхойлбол хэний ч тавганд байж болно гэсэн үг шүү дээ. Цацраг идэвхт бөөм хүний хүнсний хэрэгцээнд орж ирнэ гэдэг хэр аюултай вэ? Цацраг идэвхжил гэдэг нь хүний бие рүү шууд нэвтрэн орж чаддаг цацраг юм. Байгалийн сул цацраг идэвхжилд хүн онгоцонд эсвэл гранит талбайд явж байхдаа байнга зогсолтгүй шарагдаж байдаг. Харин атомын бөмбөг дэлгэрэх эсвэл цөмийн их үүсвэрийн дэргэд байхад бүр хүчтэй цацрагаар хордно. Мөн хордсон ус хүнс хэрэглэх эсвэл цацраг идэвхтэй хий тоосоор амьсгалбал хордолт явагдана. Цацраг идэвхтэй бөөмс хүний эргэтэн дотор цугларч хордуулдаг. Цацрагт шарагдана гэдэг нь цацраг идэвхт бөөмсд хүний бие оногдохыг хэлж байгаа юм. Нэвтэрч орсон бөөмс хүний биеийн ДНА-г эвдэлдэг. Хэрвээ цацрагийн эрч сул байх юм бол заримдаа ДНА нь дахин сэргээгддэг. Хэрвээ хүчтэй байх юм бол дахин сэргээгддэггүй. Эвдэрсэн молекулууд нь хоол боловсруулах эрхтэн зүрх судасны, бодисын солилцооны, бас хорт хавдар болон генетикийн гажгийг үүсгэдэг. Байгаль орчин дээр гаргаж байгаа цацраг идэвхт бодис бүр хортой байж болно. Атомын үйлдвэрүүд бүгд ингэж далайд хогоо хайж байгаа юм. Бүгд тэгж байсан. Англичууд, Францчууд, Америкчууд, Оросууд, Япончууд бүгд цөмийн хог хаягдлаа торхонд хийж далайд хайдаг байсан. Байж болох бүхнийг л далайд хайсан. Тэр үед хинч энийг анзаараагүй. Далай бол дэлхийн хамгийн том хогийн сум мэт болчихсон байсан. Олон улсын атомын эрчим хүчний байгууллагад тоо баримт нь байгаа. Энэ бол сургамж болохоор зүйл. 50 хүрэхгүй жилийн дотор цөмийн эрчим хүчийг ашиглаж байсан орнууд 100,000-аас илүү тонн хогийг далайд хайсан байна. Зөвхөн үүнээс англичууд гэхэд 80%, мөн Швейцар ямар ч далайн эрггүй мөртлөө 2 дугаар байранд орж байна. Дээрх бохирдлын үүднээс нэлээд олон улс орн далайд хог хаяхын эсрэг тэмцэж байгаль орчныг хамгаалах байгууллагууд тэднийг дэмжиж байна. Эдгээр баримтат бичлэгүүд болон түүнтэй холбоотой сэтгэл сэртгэл гэсэн үйл явдлуудын тухай мэдээ дэлхийд даяар цацагдсан. Түүнээс хойш бидний үйл ажиллагаа 10 жил үргэлжилж байж, завин дээрээс далай руу цөмийн хог хаяхаа болсон юм. 1993 онд Нэгдсэн үндэсний байгууллагын гэрээний дагуу далайд хог хаяхыг хориглосон юм. Франц улс энэ гэрээнд гарын үсэг зурсан хамгийн сүүлчийн орн. Энэ хориг нь байгаль орчин хамгаалах үйлсийн хувьд том ялалт байлаа. Гэсэн ч одоо цөмийн хог хаягдaltaй буруу харьцах тохиолдол байсаар л байна. Цөмийн эрчим хүчийг анх цэрэг зэвсгийн үйлдвэрлэгчид үүсгэн хөгжүүлсэн ба ихэнх мэдээллүүд нь цэргийн нуцад тооцогддог тул тэдний хог хаягдал юу болж байгааг мэдхэд хэцүү юм. Түүхэн дэх анхны цацраг идэвхт хогийг хайж олохын тулд бид дэлхийн анхны цөмийн байгууламж дээр ирлээ. 1942 онд дэлхийн 2 дугаар дайны үеэр Рузвельтийн засгийн газар Хинфордыг атомын бөмбөг түгээх газраар сонгожээ. Үүнийг Манхэттен төсөл гэж нэрлэдэг. Энэ цөл нутагт хэдэн зөөврийн сууц, дам банзан байшинтай 51,000 хүн амтай жижиг хот үүссэн ба аажмаар 9 цөмийн реактор болон 5 плутониум үйлдвэр баригдсан байна.
Өнөөдөр ийм түүхтэй Хэнфорд сайт хот хаягдсан эзэнгүй газар болон үлджээ. Ихэнх цэргийн байгууламжууд нь хаагдсан бололтой. Хэнфорд сайт Америкийн цөмийн яамд харьяалагддаг бөгөөд тэд бидэнд ийшээ нэвтэрч орох зөвшөөрөл олгосонгүй. Бид Том Карпентертэй уулзлаа. Хэнфордын хэсгийг хариуцсан хүн байгаа юм. Том бидэнд Колумбиа голоор буюу зөвшөөрлгүйгээр ойртож очих торын ганц арга замыг зааж өгсөн юм. Хэрв гинтийн дэлбэрэлт ч юм уу эсвэл өөр ямар нэгэн асуудал тохиолдвол цөөхөн хүний амь эрсдэх үүднээс тэд хүн хүрхийн аргагүй бөглөө алс нутгийг зориуд сонгосон юм. Тэгээд ч энэ газар чухал бус газрын тоонд ордог учраас хөрс шороо нь хордсон ч гэсэн тэдний хувьд харамсахааргүй байлаа. Энэ бол 1943 онд дэлхий дээр хамгийн анхны реактор үйлдвэрлэсэн газар. Тухайн үед шинэ төрлийн зэвсэг үйлдвэрлэхийн тулд плутониум нэг чухал байсан. Энд Б гэж нэрлэгдсэн реакторууд барьж Нагасакигийн атомын бомбыг хийсэн. Хэнфорд олон жилийн турш маш нууц байсан. Эдгээр реакторууд хэдэн удаа цоорч, хичнээн удаа гал гарсан, ямар олон асуудлууд гарч байсныг болон салхи дагуу ойр орчмын газар нутаг хэдий хэмжээний цацраг авч байгааг хинч мэдэх ёсгүй байлаа. Энд зэвсэг үйлдвэрлэхэд зорилготой байсан. Хог хаягдлын талаар хинч сонирхоогүй. Мөн реакторуудын хөргүүр хэрэглэх цэвэр хүйтэн ус хажууд нь бэлэн байсан. Голын ус түлшний элементүүд дээгүр урсаж хөргөөд буцаад гол руугаа цутгадаг. Иймээс энэ гол маш их хэмжээний цацрагаар бохирдсон. Цөмийн хог байгальд хаягдаж байгааг хүмүүс мэдчихсэн үү? Мэдээж үгүй. Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний Манхэттен гэж нэрлэгдсэн төслийн дор энэ бүгд маш нууц байсан юм. Колумбиа голын ёроолд одоо хүртэл хинч арилгаж чадхааргүй уйлж тогтсон чулуулаг цацраг идэвхтэй давхраг үүссэн бөгөөд энэ нь голын усыг цаашид ч халдваржуулсаар байна. Биднийг цочирдуулсан нэг зүйл гэвэл энэ кино бичлэг байлаа. Энэ үед Хэнфордыг хариуцсан дарга нарын цацрагийн аюулыг нуун дарагдуулж голын усанд ажилчдын гэр бүлийнхнийг орохыг зөвшөөрсөн байдаг. Алан Болт Ричландаас холгүй орших жижигхэн хотод амьдардаг. Тэрээр Хэнфордын цөмийн инженер байсан хүн. Би Хэнфордод 1963 онд дөнгөж коллеж төгсөд ирж байсан юм. Тэгэхэд би 21 настай залуухан байжээ. Ахмад насны дарга нар юу л хэлнэ итгэдэг байж билээ. 20 жилийн туршид үнэн байдлыг худлаа дүрслэн үзүүлсэнийг мөн Хэнфорд цөмийн хогноос болоод маш аюултай газар болж хувирсныг мэдээд би үнэхээр цочролд орж байсан. Тэр өндөр холцтой бодисууд хаашаа очиж ингэж байгааг тоолгүй тэд 20 жилийн турш энэ замбраагүй байдлыг үүсгэсэн байсан юм. They built all this and made the mess. 1943 онд Хэнфордын инженерүүд маш аюултай цөмийн хогийг хадгалах зорилгоор 170 ширхэг аврах том цементийн савнууд барьжээ. Нэгэнд нь л гэхэд хэдэн айлын байшин багтахаар хэмжээтэй энэ том савнуудаа эрсдлийг багасгахын тулд газар доогуур булсан байлаа. Гэвч 80-аад оны үед инженерүүд савнууд цоорсны улмаас гүний ус бохирдуулж байгаа 60 савыг олж илрүүлсэн байна. Маш яралтай аюулгүй болгох ёстой 200 сая литр өндөр цацраг идэвхтэй шингэн одоо ч байж байгаа. Үүнийг савн дотор байрлуулсан камерын тусламжтайгаар харж болно. Эдгээр том савнуудыг суллах нь техникийн өндөр чадвар шаардсан ажил бөгөөд цөмийн хогийг шилэнд цутгах үйлдвэр баригдаж байна.
Энэ хооронд цоорсон савнаас гоожиж байгаа цацраг идэвхт байцууд газрын хөрсийг бохирдуулсаар л байна. Even though we're living Хэдийгээр бид жилдээ хизээч 18 см тундас орохоргүй говийн бүсэд амьдарч байгаа ч гэсэн газар руу шингэн орж буй энэ хэмжээний ус гүний усыг хордуулахад хангалттай. Энэ газар ингээд хэдэн зуун мянган жилд арилахгүйгээр хордож байгаа юм. Зарим химийн бодис, ялангуяа хром нь голын ус руу орж тул загасны түрсээ шахдаг эрэг орчим газар очиж загасны түрсийг тойрон суучдаг. Энэ нь дөнгөж төрсөн загаснуудад маш аюултай хортой юм. Bevor das Chrom sich mit dem Wasser vermischt, steigt es auf und legt sich um die Eier. before it mixes in the water. Und das ist giftig für die Jungfische. Toxic to the baby fish. Алан Болтын энэ таамаглал нь хоосон зүйл биш юм. 2000 онд Америкийн эрчим хүчний яамнаас гаргасан мэдээлэлд Колумбийн голын загаснаас стронциум 90 гэдэг цацраг идэвхт элемент олдсон гэж тэмдэглэжээ. Уг голоос 15 загас барихад 13 нь хортсон байлаа. Гэвч ийм загас байнга идэх юм бол хорт хавдар үүсэх магадлал хэд дахин өсөх юм. Бид голын бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлахын тулд цөмийн физикч Бруно Шайроронтой хамт тийшээ явлаа. Тэр цацраг идэвхжлийн талаарх судалгаа мэдээллийн талаар үйл ажиллагаа явуулдаг Грерат гэдэг хараат бус нийгэмлэгт ажилладаг юм. Мөн Хэнфордын хордсон ургамлын талаар судалгаа хийсэн Америк эрдэмтэн Норман Баксын хамт явлаа. Хемисферийн баруун тал бол хамгийн ихээр хордсон хэсэг. Тэд нар бол энд ямар ч асуудал байхгүй гэж хэлдэг. Том, таны хэлснээр эргийг их өөрч иржээ. Тэд маш их хэмжээний чулуугаар дүүргэж хучсан байна. Өмнө нь энд чулууны хэлтэрхий нүүдэл байсан. Миний сүүлчийн удаа ирж байсан үеэс хойш тэд бүгдийг нь өөрч иржээ. Норманыг эндээс дээж авахар хамгийн сүүлд ирэхэд цөмийн энергийн яамныхан их бухимдан хүлээн авчээ. Хамгаалтын албаны ажилтнууд тэнийг баривчилсан байна. Одоо тэд аргаа өөрчилсөн бололтой. Хордсон моднуудыг тайрчихсан. Бас газрын хайргаар хучсан байна. Бүгд энэнд дор нуун далдлагдсан байна. Энэ чулуу хэмжээ зүгээр байна. Бруно дээж авч болохоор ил задгай хэсэг газрыг хөрс оллоо. Грератийн лабораторид эрдэмтэд Колумбийн голын усыг шинжилж байна. Та Хэнфорд сайтаас юу болов? Энэ хоёр дээж нь нэгдүгээрт ус нь тритиумээр хордсныг харуулж байна. Голын өөдөө 1 литр усанд 2.5 беккерелээс бага тритиум агуулгадж байхад эндхийн 1 литр усанд 13 беккерел байгаа юм. Хоёрдугаарт уранаар хордсон байна. Энд радоноос 4 дахин их уран байгаа нь байгаль дээр байдаггүй харьцаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ хэмжээний уран нь ямар нэгэн байгууламжаас гаралтай гэсэн үг. Мөн түүчлийн химид изотоп болох европиум 152-оор хордсон болох нь илэрсэн юм. Хэнфорд сайтын 121 км2 талбай дээр хөрсний ус жишээлбэл тритиумээр бохирдсон нь уух усанд байх хэмжээнээс хэтэрсэн байна. Өөрөөр хэлэх юм бол газар дор цацраг идэвхт бодисын бохирдолд зогсоо зайгүй явагдсаар л байна. Цацраг идэвхт элементүүд хүний усанд нэвтрээд аажмаар Колумбия голын ус руу орж байна гэсэн үг. Зарим йод 21 технециум 99 гих зэрэг бодисуудыг ариутгаж цэвэршүүлэх ямар ч арга байдгүй юм шүү дээ. Америкчуудыг зэвсгийн өрсөлдөөнд гүйцэж төрүүлэхийн тулд айл 1945 онд зөвлөлт холбоот улс 10-аад цөмийн байгууламж барьжээ. Гэвч 30 гаруй жилийн турш төмөр хөшигний цаанаас энэ талаарх ямар ч мэдээлэл нэвтэрч гарсангүй.
1976 онд Зөвлөлт холбоот улсын тэрс үзэлтэн болох Шүрез Медведев Уралд маш том атомын осол дэлбэрэлт болсон гэж мэдэгдсэн байна. Арай өмнөх үеийн Чернобыль шиг. 1957 онд тэнд Хенри Фордын шиг элэгдэж муудсан цөмийн хаягдал агуулсан сав дэлбэрсэн байлаа. Харин энэ тухай 20 жилийн турш хинч юу ч яриаггүй юм. Медведевийг үүнийг илчлэхэд барууныхан ч түүнд итгэхийг хүссэнгүй. Яагаад тэр үед танд хинч итгэхийг хүссэнгүй вэ? 1976 онд барууны орнуудад цөмийн энерги гаргаж авах, түүнийг хөгжүүлэх асуудал маш чухлаар тавигдаж байлаа. Чухам тэр үед генетник Медведев атомын хаягдал, дэлбэрэлт, хордуултын талаар ярьж гарч ирэхэд тэд үүнийг олон нийтийг айлган цочроож өөрсдийнх нь хөтөлбөрийг зогсоох гэсэн КГБ-гийн явуулга гэж бодсон юм. Их Британий цөмийн хөтөлбөрийг хариуцагчид энэ Медведев байж дими балаа зүйл ярьж байна. Ийм зүйл хэзээч болохгүй хэмээн тайлбарлаж байна. Үнэн хэрэгтээ CIA болсон явдлын талаар мэдэж байсан боловч үүнийг нуун дарагдуулаад өнгөрсөн байгаа юм. Яагаад тэр вэ? Цөмийн эрчим хүчнээс хүмүүсийг айлгаж болохгүй байсан учраас л энэ явдлыг нуухаар шийдсэн байгаа юм. Гэтэл цөмийн хаягдлыг асуудал одоо хүртэл Япон, Их Британи, Америк, Франц, Орос болон бусад орнууд шийдэж чадаагүй л байна. Тэд цөмийн хаягдлыг чухам яах гэж байгааг бид үнэн хэрэгтээ мэдэхгүй шүү дээ. Бид Оросын холбооны улсыг зорилоо. 1957 оны атомын осол нь Уралын Челябинскийн дүүрэгт болсон юм. Тухайн дэлбэрэлтийн талаар үнэн тодорхой нарийн мэдээлэл ховор. Энэхүү CIA, Оросууд болон нийт цөмийн үйлдвэрийнхний хамсан нуун дарагдуулсан осол нь цөмийн хаягдал бол газар дэлхий байгаль орчныг хордуулаад зогсохгүй, бас дэлбэрдэг аюултайг харуулсан. Энэ нь босон дэлбэрэлтийг нуун дарагдуулах бас нэгэн шалтгаан байлаа. Америкийн Хэнфорд сайттай өрсөлдөхөөр 1946-оос байгуулагдсан маяг цөмийн техникийн байгууламж нь Зөвлөлт холбоот улсын атомын бөмбөгийн үйлдвэр юм. Гадаадын иргэд болон тусгай зөвшөөрлгүй хүмүүсийг орохыг хориглоно. Энэ бол хаалттай гадаадын иргэдэд хориотой хот. Тэр ч байтугай удаан хугацааны турш энэ хот газрын зураг дээр ч тэмдэглэгдээгүй байсан ба янз бүрийн өөрөөр код нэртэй байлаа. 1957 онд цөмийн хаягдал ачиж явсан машин нууц хотын хажууханд дэлбэрснээс энэ газар хордож өнөө хүртэл хориотой газар нутаг болон үлджээ. Карабулка. Энэ суурлийн үр дагавар нөлөөг олж мэдхийн тулд бид цацраг идэвхт байдлаар хамгийн ихэр хордсон тосгонуудын нэг болох Татарын Карабулка руу очлоо. Кулчара Исмагилова тэр үед 12 настай байжээ. Тэрхүү 1957 оны 9 сарын 29-ний өдөр 1500 сурагчид нэгдлийн ажилчдад ургац хураахтан туслахаар очсон байлаа. Тэр үед та нартай юу гэж хэлсэн бэ? Тэр өдөр 16 цагийн орчим генет маш хүчтэй дэлбэрэлтэд сонсогдоход бүх сурагчид ургацын талбай дээр ажиллаж байсан юм. Хоёрдугаар дайныг үзэж туулж өнгөрүүлсэн хөгшчүүд дахиад дайн боллоо гэж бодсон. Учир нь тэр дэлбэрэлтээс болж газар маш хүчтэй хөдөлсөн юм. Дараа нь бид Оросын Карабулкагийн тэнд тэнгэр хэрхэн яаж хар бараантаж өнгөн хувирч байхыг харсан. Удалгүй тэнгэр бүхэлдээ хар бараан өнгөөр бүрхэгдсэн юм. Оршин суугчид өндөр идэвхжүүлэлттэй цөмийн хаягдал ачсан машины хөргөх системд нь алдаа гарснаас болж дэлбэрснийг мэдээгүй юм. Тэр дэлбэрэлт 75 тонн дэлбэрэх бодисын дэлбэрэлттэй тэнцэхээр тийм хүчтэй дэлбэрэлт байсан юм. Цацраг идэвхтэй изотип 1 км-ээс илүү өндөрт цацагдаж 1500 км2 газар нутгийг хордуулсан юм. 200-аас илүү хүн тэр даруйдаа үхэж, ойролцоогоор 270 мянган хүн цацраг туяагаар ямар нэг хэмжээгээр хордсон байна. Энэхүү атомын осол нь хор хөнөөл уршихаараа дэлхийд даяар Чернобылийн дараа орохоор байсан боловч бүх зүйлийг хав дараа нь нуусан байна. Энэхүү сүрлээс 2 өдрийн дараа нэгдлийн ажилчид ахин сургуулиас хүүхдүүдийг аваад талбай дээр очиж ажилласан байлаа.
Тэд бидэнд нэгдлийн ургац хураахад та нарын туслалцаа дахиад хэрэгтэй байна гэсэн юм. Тэд 1-р ангийн жаахан хүүхдүүдийг ч бас авч явсан. Бид нарыг очиход эргэн тойрон нүхнүүд ухчихсан байсан. Тэрийг бодвол трактораар бухсан байх л да. Сурагчдыг хариуцж байсан нэгдлийн хүмүүс бидэнд бүх төмснүүдийг энэ нүхнүүд рүү шидцгээе гэж хэлсэн юм. Харин хинч юу ч тайлбарлаагүй. Багш нар чухам яагаад бүх төмснүүдийг буцаагаад тэр нүхэнд буулж байсныг асуусан боловч энэ жилийн ургац идэж болохооргүй хордчихсон л гэж хэлсэн. Гэвч яагаад юугаар хордсныг хинч бидэнд хэлээгүй. Бид тэрхүү суурьлийн талаар нарийн тодорхой тоо баримт мэдээлэл олж авахыг хичээсэн боловч талааруулсан юм. Ганц нэг судалгаа шинжилгээнүүд байвч тэдний хэр найдвартай үнэн болох нь тодорхойгүй. Хорт хавдар өвчний бүртгэлжийн тосгоны орсон суугчдын эрүүл мэндэд энэ осол хэрхэн яаж нөлөөснийг бүрэн дүүрэн харуулж чадахгүй. Энэ хавийн орчин тойронд тэрхүү ослоос хүчтэй улмөр үлдэж цацраг идэвхт байдлаар хорцсон 800 км2 газарт хөлийн хорой тогтоож хаасан байна. Маяг тосгоны газар нутаг түүн дээр юу болж байгаа нь нууц хэвээрээ. Энэ бол 90-ад онд нэгэн сэтгүүлчдийн багийн хийж чадсан ганц нэг бичлэгүүд юм. Горбачевын үед их зөвлөлт холбоот улсад перестройка хувьсгалын үр дүнд олж авсан хэвлэлийн эрхчлөө зарим зүйлс олон нийтэд нээлттэй болж эхэлсний үр дүнд тэд энд нэвтрэн орж бичлэг хийх боломж гарсан байна. Тэнд бол сүнсэн газар нутаг л байлаа. Эхнээсээ л энэ аврах том цэргийн байгууламжийн Плутоны үйлдвэр өөрсдийн шингэн хаягдлаа нуур руу шууд сутгаж байсан бөгөөд энэ нуурыг ил байгаль дээрх аврах угаацны сав мэт болгож байлаа. Ийхүү Крачай нуурыг дээд газар албаныхан тэр чигтэн нуурыг булахаар шийдсэн байна. ITN-ийн сэтгүүлчийн хэлснээр маш осолтой шийдвэр байлаа. Бид Карачай нуур руу твшин дээр ажсан чулуунуудыг аваачаар явж байна. Ачааны машин маань мөн цонхонч тэр хар тугалгаар бүрхэгдсэн. Нийт 5 тонн хар тугалгаар хамгаалалтайч бид ердөө 12 минутын дотор нуур руу очиод чулуугаа буулгаад буцаад ирсэн байх ёстой. Учир нь нуурын орчим цацраг идэвхт бодисын цацрагчлалт маш өндөр байдаг. Карачай нуур бол дэлхий дээрх хамгийн их цацраганд хорцсон газрын нэг юм. Нууранд төхөх тусам цацраг идэвхжилт улам өндөр болж байсан тул жолооч ачсан чулуугаа 3 минутанд амжиж буулгах ёстой. Хөдөлгүүрл битгий эвдэрч хийсэн билээ. Өнөөдөр Карачай нуурыг болно. Цаашид ч хор тарсаар байх цацраг идэвхт хог хаягдлыг агуулгах сав хэрэгтэй байсны улмаас инженерүүд үүнээс ч том өөр бусад нууруудыг болж байлаа. Ил байгаль дээрх хорт бодисын хогийн сав хэвээр. Гэхдээ ингэснээр хаягдал дахь цацраг идэвхжилт хамаагүй багасч байгаа юм. Гэвч бид хорцсон угаадас цутгадаг цүнхэл нь тэжээ голын усны ихтер оршиж байгаль гол усыг хордуулж байгааг олж илрүүллээ. Тэжээ гол нь об мөрөн бүртлээ. Хавь орийн тосгонуудыг амны усаар ундаалаад Сибирийн уудам нутгаар урсаж Кара нуурыг хүрдэг. Муслимовон энэ голын дагуух эхний тосгон юм. Замдаа бид тэжээ голын хажуу зогслоо. Кристиан эхний хэмжилтийг хийх боллоо. Аимшигтай. Яг энд секундэд 1400 задрал. Энэ бол маш өндөр. Цацрагийг энэ радиометрээр хэмждэг. Үүгээр энэ хэсэг газар хорцсон байгааг мэдэж болно. Энэ ирэх дээр 2000, 2004, усан дотор 2006, 2008, 3000, 4000, 5000. Энд үнэхээр бахар юм аа. Итгэмээргүй юм. Минут тутамд 5000 задрал. Энэ бол байгаль дээрх цацрагжилтаас 50 дахин их гэсэн үг юм. Цацрагийн хэмжээг харвал энд маш их хорджээ. Энд чухам ямар цацраг идэвхт элемент байна вэ гэдгийг мөн ямар хордолт явагдсан байна гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ энэ бол маш аюултай гэдг нь тодорхой. Гар хурууга болон биендээ хүргэж хэрхэвч болохгүй.
Энд 16,000 задрал хэмжигдэж байна. Асар их. Ямар орчинтой үнийг адилтгаж болох вэ? Хаана хүн орчин тойрондоо ийм ихийг олж болох вэ гэж юу? Тийм ээ. Чернобыльд гэхдээ ийм их хэмжээг зүгээр л гүүрний дорх гудамжны захаас олно гэж байхгүй. Тэр тусмаа хин ч очиж болох газарт. Энд тэндгүй хүний мөр байна. Энд хүмүүс загас чирж голын эргээр ургасан зэгснүүдээс авдаг баг. Энэ голоос хүмүүс загас барьж байгаа. Гол руу ирэх замыг хаахад ёстой байсан юм. Жишээ нь би энд байж болохгүй байх ёстой байсан. Энэ бол байгаль дээрх ил байгаа асар өндөр цацрагийн идэвхжэлтэй цөмийн хогийн сав. Тэр шинэ гүүрийг барих ёстой байсан хүмүүс нэлээд их цацраг туяанд хорцсон доо хөрх. Бид өөрсдийнхөө авчулах цацраг туяаны хэмжээг хэтрүүлэхгүй тулд одоо эндээс явах хэрэгтэй. Надад сайхан байгальд гарч чад ийм шалтгаанаар буцах их ховор тохиолдож байсан тохиолдол юм байна шүү. Тийм ээ. Ийм зүйл надад их ховор тохиолсон. Энэ гол 50 жилийн тэртегээс хордсон юм. Засгийн газар олон тосгоныг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Мюслимова бол сүүлчийнх нь. Байшингууд ар араасаа нураагдаж байна. Зөвхөн хэдхэн айлал энэ суурил донд амьдарсаар.